Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Хөгжийн багш цэцгээ байна. Одоо бүгдээрээ хичээлээ үзцгээе. Өнөөдрийн хичээлээр бид уран зохиол хэрхэн хөгжмийн бүтээл болсон тухай мөн хөгжмийн зохиолч Сиродын Хүрэн морь найрагдлаас сэтлэн бүтээсэн Морин хуур найрал хөгжмийн бүтээлтэй танилцсанаа. Хичээлээ эхлэхээс өмнө урлагийн төлөвлөгөөтэй нэг сэргээгээд санацгаая. Та бүхэн уншаад дэвтэртээ бичиж аваарай. Уран зохиолыг урлагийн хамгийн эртний төрөл гэж үздэг. Эрт үеэс хүмүүс ан гүрүнд явхдаа тэнгэр газар уул усандаа мөргөн залбирч хшиг буйныг нь гуйхдаа уран холбоо үгсийг айзам хэмнэлтэд хослуулан хэрэглэж байжээ. Ийхүү амьдралын хэрэгцээ бодит шаардлагаар үүссэн урлагийн нэг төрөл нь уран зохиол юм. Бид нар урд үзсэн хичээл маань дүрслэг урлаг ба хөгжим сэдвээр Мусоргскийн 2 ивэ хөгжмийг сонсож дүрслэл хийсэн байгааг санаж байгаа хаа. Одоо уран зохиолын төрлүүд хэрхэн хөгжмийн бүтээл болсныг та бүхэн доорх бүснэгтээс харж байна. Уншаад дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж аваарай. Хүүхдүүд та нар нацагт оржийн ямар зохиолууд хөгжмийн бүтээл болсныг мэдвэ? Сайн бодоод хариулахыг хичээгээрэй. Дамдын сүрэн, бэлэг жаргал, сангид орж зэрэг суут хөгжмийн бүтээлчд маань ихэвчлэн нацагт оржийн зохиол бүтээлээс санаа аван алдартай дуур болон магтууга бичсэн байдаг бахнэ. Дэвтэр дээрээ товч бичгэл хийгээд яваарай. Одоо бүгдээрээ хөгжмийн зохиолчид яруу найраг шүлгийн санаа тулгуурлан хэрхэн зохиол бүтээлээ туурдаг талаар үзэж байна. Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Сирод төрийн сойрхолд яруу найрагч лам сүрэнгийн Хүрэн морь найраглаас сэдэвлэн Морин хуур найрал хөгжмийн концертоо бичжээ. Хүрэн морь найраглыг хөгжмийн хэлээр хэрхэн илэрхийлсэнийг одоо бүгдээрээ сонсох гэж байна. Уг зохиол маань хэдэн ангитай ямар үйл явдал өрнөдөг талаар доорх шүлгийг уншаад хөгжмөө сонсоорой. Хөгжмөө сонсохоос өмнө уг зохиол маань хэдэн хэсгээс бүтсэн ямар бүтцтэй болохыг сайн анхааралтай сонсоорой. Өнгө бүрийн дотгороос өөрийн зорилгоор салсансан өвчин тураг бие минь өстөн хортон бариулах нь өлөн чананд хөгжсөн ч үлгийн нутагтаа төхөй өсвөлнгийн махчин эргэцсэн ч өнөр ижилтэй ойртой. Хурдан сайн хурдтай билээ. Хурц дөрөв туурайтай билээ. Хуу шиг хийсэд гараа да. Хулар шиг дайраад үзье. Өрөвдөж хайрладаг эзнээс салж өөдгөө хүний хөл болоод төрсөн нутгаас холдож төмний газар чиглэхтэй харин ижилдээ тэмүүлж халамжид эзэндээ хорогдоод ханаран иргэн хөндлөвч хазаар даран булаалдавч хатан төмрийн хүчинд халуун амиа мэдүүлсээр хатуу модон ташуурт хаа хуяа мэдүүлсээр жороо хүрэн морь жолоо цулбуртаа хөнөгдөв жолоо цулбур хоёр нь зодож ламд хөнөгдөв. Торгомор хар нүдний тодхон соргох хараад хурдан жороо морин хүй тос босгоод хангидал чанга унгалдаж хатран айсуу харагдан баярын халуун амьсгал байж тогтон уймаг шиг бат цагаан цээжнээс багтаж ятан гараад уйлж хавцсан үдийн угааж өгөх гэсэн шиг уйлгийн зөөлөн нулимс улам асгараад ихтгэл морин минь ирлээ гэж ээжигээ дуудах шахлаа.
За бүгдээрээ хөгжмөө сонссон бол одоо нот бичиглэлээ анхааралтай харцгаая. Уг бүтээл маань хэдэн хэсгээс бүрдсэн байна вэ хүүхдүүдээ? За энэ нотноос ажиглавал уг морин хурц зориулсан бүтээл маань А, Б, С гэсэн 3 хэсгээс бүтсэн болохыг сая бид нар хэсэг хэсгээс нь сонсож ойлгож авлаа. А хэсэг маань 4-ний 3 хэмд чөлөөтэй гэсэн хэмжээнд бичигдсэн байна. За тэгвэл Б, С хэсгүүд маань ямар хурдтай, ямар хэмнэлтэй, ямар хөгжимдөх арга барилтай бичигдсэнийг бүгдээрээ гэрийн даалгавартаа ус нэгтийн дагуу бичиж тэмдэглээд багштай явуулаарай. Өнөөдрийн хичээл дуслаа. Баяртай.